ингэж штэ Б сурагчийн барьсан толинд гэж штэ. Тэгэхээр толь барьсан сурагч чинь Б сурагч юм байна штэ. А ба Б сурагчид биенийг харж байхын тулд гэдэг штэ. Тэгвэл энэ гурван хүүхдээс аль нь А сурагч, аль нь Б сурагч, аль нь В сурагч байх юм тийм ээ? Тэрийг огтхон байна шүү дээ. Тэр толь барьсан хүүхд чинь ямар сурагч юм? Б сурагч шүү дээ. Энэ. За энэ А сурагч. Энэ В сурагч шүү дээ. За тэгээд ингэж шүү дээ. Ямар байрлал зогсох вэ гэж юм. Туршилт хийсэн штэ. Тийм үү? Туршилт хийчихсэн учраас одоо ойлтын хууль ашиглан өөрийн хариултаа тайлбарлана уу гэсэн байна штэ. Тэгэхээр энэ шар бол нөгөө энэ гэрэл үүсгчээс гарч байгаа гэрлийн цацраг байна. Энэ толь байна. Толин дээр тусаад байх нь штэ. За энэнд хариулаа.